хөдөлмөрийн харилцаанд бол өөрөө чөлөөтэй оролцдог болсон. Саяын 3 болж чинь одоо 92 оны үндсэн хуулийн 16 дахь зүйлд бичигдэх гэж нэлээд бас зовлон туулсан шүү. Яг бол өнөөдөрсөн тэгээ бид нэр 26 жил 24 бараг 20 хэдэн жил болж ийт энэ үндсэн мөн чанарыг бол одоо хүртэл мэдрээгүй талуудаас гарч ирдэг юм аа. Тэгээ энэ юу гэвэл одоо энэ иргэдийнхэн эрх чөлөө, энэ санхүүгийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө эдлэх энэ юмыг дандаа төр засаг маань бол их мэдгчийн дүрээр, альсвал мэддгүү дүрээр саад тодгор учруулж яадаг юм бол их гарч ирдэг. Тэр нь буцаагаад бол энэ хөгжлөг аваачдаг. Жишээ нь бол энэ сүүл одоо энэ удаагийн үргэлжлэж байгаа дөрөвт хямрал 1990 онд бол анхны хямрал бол мэдээж систем солигдсон. Энийг бол таад маань бүгд мэдж байгаа. Тэгээд дараа нь бол яагаад тэр жилийн 90 онд бол одоо 360% инфляц байлаа шүү дээ. 91 онд бид нэр банкнаас одоо байсан улсын банкнууд байсан. Тэндээс сарын 25% хүүтэй зээл авч ирсэн байна. Сарын шүү. Тэгээ 360% инфляц, супер инфляцтай бид нэр таарч ирсэн. Тэгээд 90 онд бол бид нэр бүх нөөц болцоогоо дуусгаад дэлгүүрт бол давс талхтай үлдсэн бол та хэдийн өмнөх үеийнхэн сайн мэдж байгаа. Та хэд бараг тэр үед төрсөн хүмүүс байгаа. Гэтэл яагаад тэндээс босоод ирсэн бэ? Ухаантай нэг төр гарч ирэл, ухаантай удирдахч гарч ирэл, тэгэл бүгдийг чиглүүлэл, ийм хайрцаглал боссон тийм байхгүй. Ерөөсө тэр үед бол Бямсрангоо бол гадаад иргэдээ гадаадд чөлөөтэй зорчих пассвортыг бол иргэн болгонд өгөх эрх өгсөн. Нөгөө талаасаа иргэд маань анх удаа хувийн өмчтэй болох тийм ирмэлзэл бий болсон. Худалдаа чөлөөлөгдсөн. Тэгэд иргэн нөгөө нэг хаагдмал социалист нийгэмд байж исэн нөгөө нэг өмчтэй болно гэвэл шоронд ордог. Худалдаа хийн гэвэл шоронд ордог. Тэгэл аж ахуй эрхлэн гэвэл баг хамгийн адгийн хүн болдог. Шуналтай, шунлын микроф гэл тэ. Ганц унаа Улаанбаатар дээр 140 ширхэг хувийн машин байсан. Ерөөсө 140 ширхэг. Тэр 140 ширхэг дандаа л хөөрхөн өнгөрсөн нэг Москвич дундаг байсан юм л да. Тэр Оросын нэг хуучны тэрэг. Тэрнтэй улсууд бол хамгийн ад болдог байсан. Тэгээ үжил суртлын хувьд бол бүр энэ либерал энэ чөлөөт арчлын юм бол бүх юм байхгүй. Ялангуяа эдийн засгийн. Тэгээ тэндээсээ маш олон иргэд маань ерөөсөө хэдэн саяараа ийм чөлөөт юу орсон байна. Тэгээд тэр хүмүүсийн хувийн эхлээд ахуй өмчтэй бол гэр дотроо нэг гайгүйхан тавилга аваад авчи, нэг өрөө байранд орчи, тэгээд нэг жоохон хөдөлдөг юмтай болчих гэл тэр хүсэлт юм бол 90-ад оны авч гарсан шүний нүг байхт. Тэгээд тэндээс гараад дараа нь бол юм маань бас нэлээд сайхан эхлээд тэр тэмүүл явсан. За баг айл болгоноос нэг худалдаач нь төрсөн дөө. Тэгээ зах зээл гэдэг бол бид нарт ороход бол тэр Америкийн одоо либерал зах зээлийн ч гэдэг юм уу? Хагас удирдлагатай хагас либерал энэ барууны зарим улсууд ч гэдэг юм уу? Тэндээс ямар ч зөвлөмж тэрийг мэддэг монгол хүн нэг ч ирэхч байгаагүй. Нэг үгэлт. Гадаад барууны ертөнцийг бол зөвхөн онгоцны буудал цаашаа нэг харсан зочд буудлын өрөөний цонхоор харснаас өөр мэддэг хүн бол байгаагүй. Тэр чөлөө зах зээл дээр санхүү нь яаж ажилладаг, тэр банкны систем нь яаж ажилладаг, тэгээ компаниуд яаж ажилладаг, компани засаглал тэр талаар бүр ойлголч байгаагүй. Тэгээ бид тийм ерөөсөө хувь хүмүүсийн ирмэлзэл биз 90-ад оны тэр хүндээс гаргасан юм аа. Дараа нь 97 онд Азийн хямрал болсон. 97 оны Азийн хямралаар яагаад гарцсан бэ гэвэл бид нар хувь заяаны эрхээр ихтэй нэг монгол хүний нэг бас нэг азтай нэг тохиолдол байдаг гэж яриад байдаг шүү дээ. Нэг мэдрэмж юм. Тэгээ ер нь бол бид нар 90 оны тэр хямралыг эхлээд хувь хүний дэмжлэг гэсэн дараа нь зах зээл рүүгээ нөгөө хөдлөхгүй байсан хөрөнгүүдийг оруулж ирсэн байна. Жишээ нь хамгийн түрүүнд оруулж ирсэн асуудал бол 93 онд мал хувьчилсан. Тэгээд 25 сая мал чинь хуучин бол нөгөө улсын өмч гэж байсан. Тэндээ хөдөлтгүй. Ерөөсө тэрнээс нэг үнцэн ишиг авахын тулд бүгэн асуудал болдог байсан малж байгаа мал чинь. Тэгэхэд энэ маань чөлөөт 25 сая мал шууд эдийн засаг руу ороод ирсэн. Нэгэсэндээ 25 сая мал гэсэн капиталыг бид нэр эдийн засгийн хэрэглэлд оруулсан. Дараа нь 96 оны шийдвэр гараад 97 онд бол 40 мянган орон сууцыг иргэдтэй өгсөн. Тэгэхэд орон сууц 40 мянган орон сууц гэдэг бол тэр үед асар их доош.
бас нөгөө хөдөлдөг байсан гэдэг чинь ерөөсөө эдийн засгийн ямар ч эргэлтэнд орохгүй хүмүл хөрөнгөд байсан. Тэгээ нөгөөт нь эдийн засгийн эргэлтэнд ороод ирсэн. Тэгээ мал орон сууц гэсэн хоёр чөлөө зах зээл рүү ороод ирэхдээ 97 оны хямралын том капиталын их үүсвэр тэр болсон шүү. А нөгөө талаасаа бол тухайд инх сайхан ерөнхий сайд бол зөрөгтэй бодлого гаргасан байдаг. Энийг бол янз бүрээр шүүмжилдэг. Гэхдээ бол тэр нь цаг хугацаа үгүй харуулсан. Маш хяналтандаас үнийг чөлөөлөөд тэгээд дээр нь бол гайлын татварыг тэглээд ерөөсө татварын зөвлөн бодлого болсон байхгүй. Татварын зөвлөн бодлого. Тэгэл хүмүүс дахид нэг тийм сэргэлт өгөл 97 оны Азийн хямрал бид мэддэхгүй өнгөрсөн тийм том бодлогуудын үр дүнээр гарцсан байна. За тэгээ ингээд цаашаа нэлээд бас явлаа. Би бол энэ бизнес тохиолдож асуудлуудаа яриад байгаа ч яг л энэ маань нэлээд тийм прагматик байвал зүгээр. Яг л би 90 оноос хойш өнөөдрийн хүртэл бүх энэ бизнесийн процесс яг прагматик байдлаар хандаж оролцож яваа. Дараа нь тэгээд 2000 он гэхэд юм арай гайгүй болсон. Ер нь бол альва юм чинь тэгээд нэг бужигнаа зэгцрээд бас бид нар чөлөө зах зээлийн нарчсан нийгмээ хүний эрх чөлөөгөө тэгээд энэ капитал хөрөнгийнхаа жоохон хөдөлгөөнүүдийг ойлгоод ирсэн. Тэгээ юм маань зэгцрээд эхлэхгүй компаниуд манаас хөл дээрээ бас жоохон хувийн компаниуд ч хөл дээрээ босч эхлээд тэгээ нөгөө татвар түрээсээ өгдөг болоод улсын төсөвч өөрийн гэсэн хоримтлалтай бий болж төсвийн хөрөнгө оруулалтад хийх болцоо гарч ирээд. Тэгээд би бол 2000 он хүртэлх явж исэн бизнесмэнүүдийг бол тийм тухайн үеийн шалгарлаар энэ цаг хугацааны нөхцөл байдал хүндрэлээр гарч ирсэн гэж ойлгоо явдаг. А дараа нь бол 2000 он мэдээж бизнес бол өөрөө бий болдог, хөгждөг, мөхдөг яг л байгалийн жамаар явдаг. Тэгээд 90-ад оны ганцхан маань ингээд байгалийн жамаар байхгүй болоод дараа нь нэг дунд үеийнхэн бас гарч ирээд тэгээд тэр үед бол 90-ад оны нэг 97-8 онд гинт нэг төрийн улсын 1864 байгууллага байсан. Тэрийг бол нөгөө хөвчилж яа гэдэг ерөнхийдөө маш олон хүний үн цэнтэй капитал нөгөө капитал хөдөлмөрийн капитал байна шүү дээ. Бидний тэр үед нэг алдсан юм бол хөдөлмөрийн капиталын үн цэнийг мдээгүй шууд гудамжинд гаргацсан. Ерөөсөө өөр нэг капиталуудыг зах зээл рүү оруулж ирсэн мөртлөө чинь мал үйл хөдлөх хөрөнгө хоёр ч юм уу те орон сууц. А тэгсэн мөртөө хөдөлмөрийн капитал гэдэг одоо нөгөө капиталист нийгмийн чинь нэг бүрдүүлээд байгаа нэг 3-4 юмны чинь нэг капиталаа бид нар шууд гудамжинд гаргаа хийцэн. Эхнийх нь бол одоо тухайд тэр систем өөрчлөгдсөн бас байгууллагууд хийж нөгөө нэг эргэлт нийлүүлэлт бас нэг ингээл санхүү юм байсан баг. Гэхдээ ямар ч үн цэнгүүгээр ховчил явуулахдаа хүмүүсийн хөвгөө гаргацсан. Манайх 97 онд. А тэгэхэд би энэ хөдөлмөрийн капиталын үн цэнийг сүүлд ингээд 2010 онд эсэг нөхдийн маань Алтангэр лекч орчин улсын Баабар хоёр редакторсан байгаа. Польш улсын үндсэн хуулийг орчуулж байсан. Тэгэхэд Польшууд 92 онд бол яг манайхтай адилхан үндсэн хуулийг манайхаас 8 сарын дараа баталсан байдаг. Тэрийг бага үндсэн хууль гэдэг. Тэгээд 97 онд бол 96-нд ард түмнийхээ санд асуулга явуулаад 97 онд бол дахиад үндсэн хууль баталсан 5 дугаар үндсэн хууль. А Польш бол Европын анхны үндсэн хуультай улс Америк нэгдсэн улсын дараа үндсэн хууль баталж байсан. Тэгэхээр тэрний оршил дээр тунхаг дээр нэг өгүүлбэр байдаг байхгүй. Ямар өгүүлбэр байдгүй л Польш улсын нийтийн баялагийг бүтээх зэмсэг бол хөдөлмөр. А хөдөлмөр бол нийтийн захиргаа буюу төрийн хамгаалтанд байна гэдэг. Тэгээд тэр өгүүлбэр яагаад тунхагт нь орсон бэ? Хизээ хон энийг орчуулж ихт бас Монгол улсын процесстэй хамт ойлгоод байгаа байхгүй. А би ч өөрөө Польшд бас 95 он 88-аас 95 онд байсан. Польшийн бас энэ ороо бус хоёрыг бас мэднэ л дээ. Өөрөө оюутан байсан. А тэгэхэд Польшууд яг нэг 90-ад оны эхэнд бол яг манай нэг галзуурсан нэг тийм нэг зах зээлийн нийгмийн нэг бужигнаан байлж тэгж яваад бас манайхтай адилхан тийм галзуу хөвчлүүд хийгээд нөгөө яг хөвчлийн процесс ерөнхийдөө тийм онолгүй хийсэн. Тэгэхгүйтэй хөдөлмөрийн хамт олон гаргаа хийсэн. Хөдөлмөрийн капитал. Тэгээ энэ алдаагаа 97 оныхаа үндсэн хуулиар засцсан байхгүй. Тэгээ 97 оноос хойш явагдсан Польшийн хөвчлүүд бол дандаа эхний тохиолдол нөх хөдөлмөрийн хамт бол. Тэр ажлын байр хөдөлмөрийн гурав дахь юм тэр гаднах байшин байдаг юм байна. Байшин зарах нь гол биш юм байна. Гэхдээ тэр үнэтэй капиталаа бол цуглуулад авцсан юм байна. Тэгээ Польш бол 99 онд бол мэдээллийн нээлттэй мэдээллийн хууль гэж жоохон 20 дэх хугацааны мөртлөө гайхалтай хууль батлаа. Тэгээ Европын холбооны стандартыг бариад Европын холбоонд эсэхинд бүх стандартыг Европын холбоо хүчээр нэг хүчээрч яг нэг шаардж байгаа. Тэгээ тэр сайн стандарт сайн үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө 2000 оноос хойш бол дээш яваад гисэн. Тэгээ тэр улсын 2000 оноос хойш Польшийн
Жишээ нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүн ерөөсөө уналтгүй байгаа цөөх улсын нэг. Дандаа өндөр өсөлттэй байсан 6-7. Тэгээд тэр улс маань нэг 10 жил ингээ явах дээр өнөөдрийн хөгжлөгээд ирээд байгаа юмны бодит үр дүнд гарсан. Гэтэл бид нар болох дээр ерөөсөө 92 оны үндсэн хуулиач анх ихтэй чөлөө зах зээл ялангуяа эдийн засгийн гол харилцаанууд өнөөдөр байдгүй. Хүний эрхийн бас чухал институтүүд тэр юм дотор орж чадаагүй. Тэгээ бид нар ийм бас нэг тийм чимэд гол өөрөө их ухаантай. Ямар ч бас нэг нийгэм ингээд асуудал дуусч байгаа юм. Дараа нэг бас нэг нийгэм эхэлж байгаа юм. Тэрийн зохиолсон бас нэг юм үндсэн хуулиас энэ нийгмийн ерөнхий нэг их бичгийг бол гайхалтай байсан. Энэ дотор явж байгаа эдийн засгийн санхүүгийн процессыг бол харахч бололцоо байгаагүй. Тэр хуулийн залбарын. Тэгээ ингээд асуудал бол 2000 онд хүрчээд 2000 оны тэр тараагаад ийдсэн дахиад нөгөө хөдөлмөрийн зах зээл чинь задарлаа шүү дээ. Гудамжинд бас л хийгдэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр 2000 оноос хойш ер нь одоо хараараа энэ бизнесийн явж байгаа энэ процессыг харахад өнөөдөр ямар компани сайн явж байгааг бол тэр мал хувьчилж аваагүй, байр аваагүй, альва нэг тендерт ороогүй мөртлөө яг энэ бизнесийг номоор нь эхлүүлсэн. Нөгөө нэг бидний ганцхан 8 худалдаа гээд гудамжинд юм энэ тэнд явж ихт нөгөө нэг сургуулийн сураад тэгээ нэг эдийн засгийн санхүүгийн сургуулиуд төгсөөд ирсэн хүмүүс яг тентгийнхаа менежментээр явсан компаниуд гараад ирсэн байна. Яг тэнэг явсан. Энэний хажуугаар нь энэ компани хөгжиж жоохон саад болж ирсэн юмнууд нь бол нэг нийтийн өмчөн шүү дээ. Одоо татвар, улсын төсөв, нийтийн баялаг, төрийн нийтийн амралтын өмч бисүүлүүд их яриад байгаа та сонссон бол хамгийн том өмч өнөөдөр бид нарт хуульчлаг байгаа байхгүй. Энэ өмчөн дээр эзэн суусан улс төрийн аргаар ч юм уу, нам эвслийн бүлэглэлийн аргаар ч юм уу, тэндээс нэг үнгүүгээр буруу замаар авсан капиталтай улсууд манай 2000 оноос хойш бас дахиж орж иж нэг жоохон 10 жил мөрөөрөө явцсан компаниуд чинь устгах ажил бас их хийсэн. Одоос нь тэр процесс явагдаж байгаа. Нэг салбар чинь бас нойлоос эхэлсэн шүү дээ бизнес бүх юм. Тэгээ тэр маань овоо хөл дээрээ олоо жоохон байтал нэг хулгай мөнгөтэй нөхөр орж ирэл нөгөө мөнгөө өрөхийн тулд би болгож ирсэн энэ зах зээлийн тодорхой нэг тэр юмыг бол бүснүүлж гараа явсан тохиолдол их байгаа. Энэний жишээ нь одоо нэг гайхалтай жишээ нь бол 1992 онд бол энэ хүмүүс одоо муу хэлэгдэх change болоогүй нэх муу хэлээд байх тийм улсууд биш юм байна шүү дээ. Нөгөө нэг энэ эдийн засгийн худалдааны харилцааны хамгийн амин судсыг ам биеэр, эрүүл мэндээр бүх юмараа тээж явж байгаа тэр улсууд. Тэгээ тэд нар маань нэг овоод өгчөөд аймаг болгон дээр бас нэг жоохон бөөний цэг нээж эхлээд байж ил 2000 оны засгийн газрын нэгтүүд гинт бөөний цэг байгуулнаа. Бүх барааг аваад социализмын нэг бараа таваар тэр системийг бий болгоно гэд бараг 850 сая төгрөг байдаг баха. Төсөөс гаргаад тараасан байт. Тэгээд аймагуд дээр очихгүйд нөгөө нэг 60 70 сая төгрөг бариад очсон нөхдүүд чинь зарим 100 сая ч байгаа. Тэгээд нөгөө 10 жил явцсан худалдааны систем рүү шууд хүчээр орж ирэл. Тэгээд нөгөө төрийн монопол байдлаар. Тэгээд тэр чинь 6 сар бужигнуулсан. Тэгээд нөгөө бараа татсан ч юм байхгүй, таваар авсан ч юм байхгүй. Тэгээ буцаагаад тэнд байсан хүнийг 6-аас 1 жилийн дараа урд нь эрхлээд ирсэн улсуудыг ажил орлогогүй болгоод тэгээд өөрсдөө ч жилийн дараа ихэнх нь хаяа явсан. Энэ бол нөгөө зөв бус юм хажуунаас орж ирэх юм сонгодог жишээ. Та тэр нэг 2000-2002 онд бөөний цэгээс амжилттай ажилласан нэг их байхгүй. Бараг ихэнх тэр мөнгө идээд угаад дууссан байхгүй. Тэгээд энэ зах зээл рүү юм бужигнуулах аюултай. Тэгээд бид нар чинь 2001-2 оноос эхлээд манай чинь нэг айгүй гайхалтай капитал бас байсан юм байна. За хувийн өмчийн капитал мал байшаа ингээд тэгсэн чинь бид нар чинь нөгөө өвөө чинь газар дор айгүй их баялаг авчираад өргөцсөн. Нөгөө нэг газрын эвлэн дээр хасан газар дор чинь ухаал авсан чинь алт байна мөнгө нь байна ураа тэгэл нөгөө зэсгүүд нь байдаг. Гэтэ 2000 онд бол нэг асуудал байгаа шүү. Яг өнөөдрийн эрдэс баялагын түүхэд өнөөдрийнхээс хүнд байсан. Одоо кокч нүүрс $500 байлаа шүү дээ. Алт унц нь $216 байсан үе. 2000 онд. Тэгээ бид нар чинь нэг гинт энэ баялагтайгаа мэд энийг бас нэг жоохон либерал маягаар чөлөөтэй эргэлдүүлээгээд лицензийг их хайгуулга бүгдийн чөлөөтэй тараагаад 25,000 төгрөгөөр тэгэл хэдэн газар хэдэн саяар үнэлэгдэх өмчөрнг хийсэн боллоо л та. Тэгсэн чинь нөгөө нэг тэр том капиталын эрхийг хайгуулгын лицензээр өгж байгаа боловч ажлын лицензээр цаана нөгөө нэг төрийн өмч нөгөө бидний өмчийг энэ тэр том өмчтөр тоглодог менежмент нь ерөөсөө байгаагүй. Тэгээд лицензийн том 8 Монголд явагдсан байхгүй.
гадныхан болтоо мэдлэггүй мэдээлгүйгийн талд болоод лицензийн 3 өрөө байраа солих ч юм уу жоохон ахуулах маягаар. Тэгээд бүгд одоо сая 2008 онд 10 онд сонгуул болсон. 2019 10 онд судалгаа хийхэд бол манай газар нутагч 51% нь бол лиценз нэрээр өөр хүмүүсийн эзэмшил очсон байсан. Тэгээ эн чинь дахиад нийгмийн бомбож гинэ бас. Гэхдээ 2000 оноос хойш дахиад нэг тэгж явж итэл нэг хямрал чинь дахиад гарч ирлээ шүү дээ. Дэлхийн хямрал 7-8 оны хямралаас юм. Тэгээ 9 онд бол ориг үедээ очсон. Манайх чинь 8 оны 9 оны 1 сард бол хасах 1.6 эдийн засгтай болсон. Одоо Баяр дараагаас Батуул дарга хүлээж авахад бол хасах 1.6 эдийн засаг авсан шүү дээ. Яг тэр жил бол 10 сая мал зудмаар явцсан байсан. Доллар бол 1200-аас 1740 хүрч байсан. Тэгээд бензин шатад туслах материал бол хэд хоногийн нөөцтэй. Улаанбаатар бол манай 250 мянган тонныг жилдээ хэрэглэхэд нэг нөөц нь бол 110 мянган тонн. Дахиад хүндрэл байсан. Тэгээд 2009 оны хасах 1.6-тай байсан эдийн засаг ерөөсө 3 жилийн дараа нэмэх 17 болсон. Тэгээ гайхамшиг нь юу байсан бэ гэвэл бизнес дэлхийд одоо Монголиа Монголиа гэлөө бас өөр нэртэй болтлоо. Тэгээ хамгийн цуутай Катарын дараа орох улс гэл шуугилж өглөө шүү дээ. Тэгээд эргээд харсан чинь яг тэрэн дээр дүгнэлт манах буруу байсан байдаг байхгүй. Зөвхөн эрдэс баялагын түүхийн эдийн өсөлтөөр бид нар ийм юм дотоодын нийтлэл өсчлөө гэж хараадсан. Тэгсэн чинь тэр бол зөвхөн нэг шалтгаан. Мэдээж бол энэ байгаа бүх юм байсан. Хамгийн гол ажлыг бол чинь одоо 2007 оны татварын өөрчлөлт хийсэн байдаг байхгүй. Манай 2006 оны 6 сарын 19-нд улсын их хурл нэг гайхалтай хууль баталсан. Энэ бол нөгөө 4.10-ын бодлого гээд манайх бүх татваруудаа багасгасан. Шинэ тэр үед бол санаачлагч нь бол арчил намын нөхдүүд байсан. Энэ зүгээр цэвэр бод тийм ярьж байгаа шүү дээ. Ерөнхий сайд нь бол Мэгийн их хурл гээд ерөнхий сайд байсан. Тэрний өмнө энэ ажлыг нуглаад базаад цаасны хийж өгчсэн бол би элбэг төрж ерөнхий сайд байсан. Өмнө тэр чинь 2 жилээр нэг юмаа сольж барья гэдэг нэг тиймэрхүү нэг улс төрийн сонгуул тийм бол таарсан. Тэгээд 6 оны 6 сарын 19-нд тэр 4.10-ын бодлого гэж баталсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан төр тэрнээс өмнө 45 25 15 байсан. Тэрийг 25 10 болгосон. Хувь хүний орлогын албан дотор 45 20 25 10 байсан баха 10 болгосон. Нөөтийг бол 15-ын шууд 13-ын 10 болгосон. Гайлийн албан дотор 5 болсон. Тэгээд дээр нь бол нөгөө нийгмийн даатгалын шимтгэл байгаа шүү дээ. Компани төлд тэр 19 байсан. Компаниас гаргадаг. Тэрийг 10 болгосон байна. Тэгээд 4.10 бодлого гэдэг. Тэгээд энэ бодлого 2007 оны 1 сарын 1-ээс хэрэгжинэгээд 2007 оны 5 сарын 23-нд татварын ерөнхий хуулиар шинжилэн баталсан байгаа. Татварын ерөнхий хууль чинь нөгөө бүх гол зохицуулт явагдсан шүү дээ. Тэгээд энэ үйл ажиллагаа яваад 2008 онд энэ манайх татварынхаа системийг саяын гол хууль тоонууд өөрчилчихлээ шүү дээ. Тэгээ татварын ерөнхий хууль өөрчлөгдсөн. Нэгсэндээ татварын систем өөрчлөгдсөн учраас 2007 оны 12 сарын 27-нд улсын их хурл хаалттай хуралдаж татварын зарим хуулиа нийгмийн даатгалын шимтгэлийн хууль гэж баталсан байгаа. 6 сарын хугацаанд өршөөлөл гарч ирсэн. 2008 1 сарын 1-ээс 7 сарын 1-ний хооронд. Дээр нь 2008 оны 1 сарын 21-нд татварын өршөөлөл гарсан. Тэгээ нэг өсөндөө бол тэр үед бол ерөөсөө тэр 9 оны хямралаас өмнө одоо 8 онд бол дэлхийд дээр бол ерөнхийдөө Америкт бол хямралын ихний тэмдэг санхүүгийн том хямрал эхэлсэн байсан шүү дээ. Тэгэхэд манайх өөрчлөөд дахиад нөгөө тэр үед байсан нэг 40 нийт нэг 42 мянган аж ахуйн гэж байсан. Тэгээ иргэдтэй энэ татварын айгүй зөөлөн бодлого явуулсан байхгүй. Тэгээ өнөөдрийн Монгол банкны ерөнхийлөгч байгаа Баяр Сайхан сая тэр үед сангийн сайд байсан. 2006 он тэгээ баталж явах үед бол сангийн сайдын хувьд бол 2007 оны улсын төсвийн орлого 120 тэрбумаар дасран шүү. Энэ дасарснаа та нар яаж нөхөх юм бэ гэдэг. Тэгжсэн л да. Гэхдээ бүр хуучнаасаа бараг 4 дахин баг дотор 2 дахин баг дотор аваад эхэлсэн байгаас 2008 оны төсвийн орлого 130 тэрбумаар давсан байдаг. Тэгээ 2008, 9, 10, 11 онд зөвхөн татварын давж билсэн ордоо 1 их 80 төгрөг байдаг. Татварын төрлүүдээр. Та төрөл болгоно хараарай. Дээр нь гайхалтай нь 2007 оноос өмнө иргэдийн хадгаламж жилдээ 160 тэрбумаар нэмэгддэг байсан байхгүй. Гэтэл
8-9-10-11 онд 4 жил нийлээд жил дунджаар 500 тэрбумаар нэмэгдсэн баг. Нэгсэндээ 2 их 84 нэмэгдсэн байдаг. Тэгээ энэ татварын нэмэгдэл, татварын энэ орлогын нэмэгдэл, иргэдийн хадгалан хэмжээ нэмэгдэл чинь буцаагаад эдийн засгийн дотоодын нөөц болцсон. Тэгээд тэр үед өнөөдрийн батлаг дээр тодоо хөлтөд төстөө тэр татварын зарим хуулийг нэгэн давтлагын шимтгэл хэрэгжүүлэх хуулиар бол 2008 он 1 сарнаас хэрэгжээд 7 сарын 1-ний нэг айхтар өдөр дууссан. Тэгэхэд энд 2200 компани хамрагдаад 5.6 их 80 төгрөг буюу тухайн үеийнхээ ханшаар 4 тэрбум Америк доллартай тэнцэх тийм хөрөнгийг ил гаргасан байдаг ажил үйлчлэгийн орлого. Тэр бол гэхдээ энэ зөвхөн татвар талтай үйлчилж байсан. Тэгээд энэ маань бол буцаагаад тэр 5.6 их 80 чинь манай дотоодын хөрөнгө оруулалт болоо явцсан байна. 8 оны 7 сарын 1-ээс хойш нөгөө компанид. Өнөөдөр яг 8 оны 7 сарын 1-ээс хойш бол 2200 компани энийг ашиглаад эдийн засаг 17% өсгөд би ерөнхий сайдын зөвлөхийн хувьд бол татвар тийм мэдээлэл албаасаа үзчихсэн. Тэгэхэд бол тэр компаниудын орлого бол 3-аас 5 дахин нэмэгдсэн байдаг. Харин тэр үед хамрагдаагүй бараг 40 мянган компани хамрагдаагүй гоц. Тэдний дундч орлого бол 2-аас 3 дахин унсан байдаг. Нэгсэндээ зах зээл маань бол 2200 компанид бол хуулийг ашиглаж чадсан улсууд ашигтайгаар эргээд ашиглаагүй нь бол зах зээлээс шахагдах тийм процесс байсан. Тэгээ би 9 оноос хойш бол нэг ил тодын хуулигаар дахиад яриад байсан шүү дээ. Зөөлөн бодлох хэрэгтэй. Сая нэг ил тод хууль батлагдчих чинь тэг үлдсэн хамруулж байгаа процесс юм. Тэгээд гайхалтай нь 9 оны хямрал болоход тэгээд дотоодын саяын 5.6 их 80 төгрөгийн тэр дотоодын хөрөнгө оруулалт, тэр банкны 2 их 80-ийн хадгаламжийн нэмэгдэл, дээр нь татварын орлогын 1 их 80 бол хямралыг бол давхад гол үүрэг гүйцэтгэсэн шүү. Дээр нь энийн дээр нэг нэмэгдсэн бол оюу толгойн гэрээ 2009 оны 10 сарын 3 зурагдсан байдаг баха. Тэгээ тэрнгээр бол 3.6 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийх гадаад гэрээ зурагдсан байдаг. Тэгээд энэ нөхцлүүд нь манай эдийн засгийн улсууд бол сайн мэдж байгаа. Нөө хямралыг бид нэр 3 жилийн турш даваа гарцсан байхгүй. Тэгээд одоо харин 4-р хямралтайгаа дахиад учирсан. Тэгээд энэ хямралын дохио бол 12. Тэгээд сая энэ процессыг яхад би нэг хөгжилтэй үед байгаа нь энэ хямралуудаас манай компаниуд зэгцрээл гараад байсан байна. Мэдээж хямрал гэдэг бол цаагаараа бас байгалийн цэвэрлэгээ явагдаж байгаа шүү дээ. Тэгээ менежментээс олж чадаагүй хуучиугаар явсан хямрал. Хямралд хамгийн их одоо ялангуяа сүүлийн 3 жилийн хямрал бол хамгийн их компаниудыг ямар компани дампуурж байгааг бол нөгөө нийтийн мөнгнөөс өгжүүлдэг компаниуд айгүйх дампуурж байгаа. Ер нь ажиглаад байхад 2000 оноос эхлээд манад тийм нэг нөгөө төсвийн хөрөнгө оруулалтын мөнгө гэж энэ юмн дээр ажилладаг тийм компаниуд их болсон. Одоо нөгөө тендер гэж ярьдаг юмар. За тэгэл бодит амьдралд тендерийг 2 удаа авцсан байхад тэгэл компани бол энэ мөхлийнхаа зам руу явдаг юм байлээ дээ. Яг эзэн сайхан боловч нөгөө зах зээлийн яг нөгөө өрсөлдөөн гэдэг юм чи ерөөсөл гол энэ бүх юмыг авчирч байгаа. Тэрнээс өөрөө шахагдчихдаг. 2 жил тендердэж гүйсээрээ буцаад ороод ирсэн чинь нөгөө зах зээл нь өөрийнх нь байсан үеэс төвшин бүх юмараа техник, технологи, менежмент тэр 2-3 алхам урд гүйцсэн байдаг. Өөрөө юу ч байдаг. Яг тэгвэл тендер чинь бол хамгийн гайхалтай нь мууч юм хийсэн төр авна, сайн ч юм хийсэн төр авна. Тэр хин ч ялгадгүй авилгалын сайн л өгсөн бол өөр л мууг сайн гэл авчдаг үстэй. Одоо манай энэ тендер барьсан олон ч юмнууд байгаадаа энэ мөдхөн эдхэн жилийн дараа сэвгүй байдалд орондоо стандарт чанарын хувьд бол тэгээ нөгөө эндээс чинь дараагийн үе бол бид нэр таваа гарцсан. Тэгээд сая бол 13 оноос эхлээд мэдээж 12 оны сүүлээс бас энэ эрс баялаг түүхэд унаад ерөнхийдөө том асуудал үүсээд ирсэн. Бид нар эд галзуурж явах үедээ яг энэний дээр ч одоо нөгөө танаас эдийн засгч гэдэг мэрэгжил хэрэг болоод байгаа. Санхүүш. Одоо би түрүүн Бүжинлан багшнууд номоо дурсглаа. Санхүүгийн удирдлага гэдэг. Яг энэ удирдлага ном эрдэм ном болох хэрэгтэй болсон юм аа. Тэгээ бид нар ч нөгөө зах зээлийн чинь зөвхөн одоо номгүй ингээл бараг л аз эз байгаал явцдаг гэж ойлгоно. Тийм биш юм. Ялангуяа тэр нэг 5-6 оноос эхлээд өвөгийн үлдээсэн жоохон шороогоо зархаад эхэлсэн чинь биднэрт ерөөсө капиталыг өргөжлүүлдэг юм бол энэ санхүүгийн эдийн засгийн мэдлэг хэрэгтэй юм байдаг юм байна гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ манай компаниуд яагаад тэгээд хөгжөөг юм гэдэг асуудал гарч ирсэн. Энэ дээр бол буцаагаад хуулийн асуудал байгаа. Жишээ нь 97 оны нөөтийн хуулийн хэрэглэлтэд 10 сая гэдэг юм ороод ирсэн. 10 сая нөө босох гээд. Энэ бол Монголд гөөмийнх гай тарьсан бослоготой.
Тэгээ арга гараад би 2005 онд үндсэн хуулийн цэцдэг гэж миний анхны өргөдөл бол энэ босхойг байхгүй болгоё гэдэг үгчсэн байна. Тэгэхээр танай сургуулийн үүсгэн байгуулагч Бачиргал багш нь захирал хийсэн. Бачиргал багш бол шинжээчээр орж ирсэн. Тэгээ зэцийн хурал дээр бол энэ бол тавьж байгаа асуудал зөвөө гэсэн үг нь гарсан. Тэгээ шийдвэр нь жоохон өвдөж гарсан. Тэгэхдээ дараа нь зэцэн гişүүч бас ойлгож байсан. Яг энэ нэг татварын харилцаа ерөөс ирдэггүй маа. Ирэхдээ бид нар энэ мэрэгшээг бас байдаг гэд зовлонгоо тоочсон. Гэтэл тэр хурал дээр бол хууль өөрөө хизээ гой хууль, гой буюу муухай хууль гэдэг асуудал логтой хууль, логгүй хууль нь шүүгчийн оюун ухаанаа гарсан дахиад мэддэг. Тэр эдийн их хурлын гишүүд батлаа явуулж байгаа шүү дээ. Одоо мэдээж. Тэгээд шүүгчийн оюун ухаанаа тэр нь гарах дээр хуулийн мөн чанар гарч ирдэг. Тэгэхээр Жанцангой бол тэр 2005 оны цэцгийн дундсод хуралдаанд хэлжсэн. Тавжаа энэ хуулийн чинь унших тэр татвар нөт хуулийг 10 сая төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэг жиргэн нөт бүртгэж байна. Нөтийн суудган хийж яана гэсэн. Нөт төлөгч гэсэн үг тэр үед байлаа ш. Тэгсэн чинь 10 саяын татвартай ногдож байгаа юм шүү. Наа чи орлого нь 66 сая байж та гэдэг. Тэр үед 13% татвартайсан байхгүй нөтийн татвар. Тэгсэн чинь нэр харсан чи яг тийм байгаа. Хэрвээ хуулиар гэтэл 97 оноос 2005 за одоо саяын сүүлийн хууль өөрчлөлт. Чинь 10 сая хүрээл орлого нь 10 сая хүрсэн нөт та хэлээг байсан. Таны орлого 30 сая болцсон байна. 20 саяд чинь акт тавиул татварын хэдэн мянгаар акт тавьсан байна. Хэрвээ энэ хууль шүүхтэр явал заргалцсан бол бүгд акт нь 66 сая гэл гарч ирэх байсан юм байна л дээ. Тэгтэр бол нийгмийн харилцааг зохицуулж байгаа татварын хуулиудыг бол хуульч нар, санхүүч нар бол маш сайн уншиж байгаа хэвээр эдийн засгийн нар. Тэгээ одоо энэ хууль гэдэг дүрмээр тоглоё л гэдэг асуудал тавьж байгаа. Тэгээ сүүлд нь бол бид нар энэ газар шороогоор энэ мэдээж эдийн засгийн интеграцид орцсон байгаа. Тэгээ бүх юмараа бид нар бол олон улсад бол яг тэр хэлээр нь тэр номоор нь ярих асуудал гарч ирж байгаа юм. Гэтэл нөтийн 10 саяас гадна манад хамгийн том эмгэнэлттэй энэ сая 33 мянган компани ил тодын сүүлийн хуулиар 34.2 их найд төгрөгийн ажил үйлчилгээ орлогоо нуугдмалээс нийл гаргалаа шүү дээ. 34.2 их найд шүү. Өнөөдрийн улсын нэгдсэн төсвөөс бараг 5 дахин их мөнгө. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1.5 дахин их мөнгө. Тэгээ энэ их ажил үйлчилгээ ягаад төрийн хяналтанд татварын системд ороогүй байдаг. Тэгэхээр саяхан бидний өнөөдөр хүртэл явж ирсэн татварын систем, татварын бодлого, татварын эрх зүйн асуудал бол өөрөө 0 байсны шинж юм байна. Тэгээ төр өөрөө муу ажилласан. Төр гэдэг бол хулгайч байхгүй төлөө байдаг институт шүү дээ. Тэгэхэд бүхэл бүтэн зах зээлийн 60%-ыг хулгайч нарт эзлүүлсэн гэж л ойлгож болох байхгүй. Энэ дээр тэгээ асуудал. Тэгээ би чинь бол 2005 он хүртэл шудраг татварын систем бий болгож сүүлдээ бүр за ямар ч байсан системээр нь солих. Хүний түнтэй бол ажиллаа барахгүй юм л. Тэгээ системийн өөрчлөлтүүд бол хийж байгаа. Одоо энэ нөтийн хууль үйлчлэгээ ил тодоо үйл явж байгаа. Тэгээ энэ бол мэдээж төр татврынхаа бодлого хуулийг гаргаж байгаа, хэрэгжүүлж байгаа. Нөгөө талд нь татвар төлөгч нь тоглож байгаа. Энэ хоёрын харилцаал эвгүй болчих юм бол авилах ялах бол хар зах зээл үүсэж явчихдаг. Тэгээ энэ дээр бас эмгэнэлтэй нэг асуудал нь тухайн үед 2 жилийн өмнө судалгаа хийж 23 мянган нэгтлэн бодогч одоо янз бүрийн курсээр их сургууль орой хичнээн дамжиж төгссөн байгаа. 25 мянга төгссөн гэдэг юм лээ. Тэгээ 23 мянган нэгтлэн ажиллаж байгаа. Нэгтлэн шүү дээ. Тэгэхэд энэний 21 мянган хуурамч тайлан гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр над энэ том макро дүнгээрээ харах тэр 21 мянган нэгтлэнгийн тэр оюуны хөдөлмөр зүгээр л хэрэггүй цаас. Зүгээр л хог дээр гарч байгаа байхгүй. Тэгээ 21 мянган нэгтлэнд өгжсэн чинь компани болгон цалин өгж байгаа шүү дээ. Жилийн одоо доотлол нэг 5 сая дээдл нь 10 тэгээ дунд ч 10 тэгэл дэш явах. Тэгэхээр бодоход хідэн тэр бом төгрөг зүгээр л үнгүй цаас болж байгаа байхгүй. Нэг хуурамч тайлан гаргахын тулд. Тэгээ өнөөдрийн Монголын компаниудын хөгжлийн тушаа бол мэдээж энэ татвар хууль системээс гадна тэгээ ёс зүйгүй энэ санхүү татварын улсуудын ажиллагааны үр дүнд бид нар ийм хүнд байдлаар орсон. Тэгээ сая ил тодын хуулийн гол зорилго бол нэг тийм төр нэгүүлсэнгүй үзээд байгаа даа биш. Төрийг бас адилхан өршөөж байгаа байхгүй. Тэгээ хоёр талаасаа тоглоомын дүрмээ адилхан болгоо. Одоо нэг татварын 3 үйл хүлээж эднийг хийчихэ. Тэгээд нэг дүрмээр л тоглоё. Одоо зах зээл дээр хэн орлого олж чинь тэр хүн татвараа төлөө. Хэн татвараа төлж чинь тэр хүн зах зээлэл эцэгнэ. Тэгвэл татвар төлдгүүгээрээ бид нар сайхан амьдрсан бол үнэхээр сайхан амьдрахаар болсон.
Тэгээд хамгийн гол нь эндээс зах зээлийнхаа 60%-ийг судал хар зах зээл учраас тэндээс статистик дүн орж ирэхгүй. Статистик дүн байхгүй учраас нөгөө нэг 21 их найд тохируулаад мөнгөний бодлого гардаг, улсын төсвийн асуудлаа шийддэг. Тэгээд нийгэм. Тэгээд хамгийн гол аюултай нь өнөөдөр зах зээл дээр мөнгө байхгүй. Бид нар галзуурж явах үед байсан мөнгөө өнөөдөр барилга болгоод нэг 20 мянган байр эзэнгүй байна. Одоо 20 мянган байр дахиад барьж эзэнгүй. Уул уурхайн хэдэн үйлдвэрүүд нь кокс чанарс 250 хүржих том төслүүд хэрэгжүүлээд талд нь оруулаад зогсооцсон. Нэг тэрбумын хэд хэдэн төслүүд байгаа. 500 сая доллар хэд хэдэн төслөө. Нөгөө хэд нь явж байгаа талдаа ороо мөнгө байхгүй. Өнөөдөр кокс чанарс сая бараг 25 доллар байлаа шүү дээ. Одоо буцаад. Тэгээ бид нар энэний дараа бол одоо нэг ухаарж эхэлж байгаа байхгүй. Том төсөл энэ том өмчин дээр тоглохын тулд менежмент хэрэгтэй юм байна, мэрэгчлэлтэнгүүд хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ би бол энэ хямралын эерэг тал нь бол энийг ухаарах. Тэр бол бас энийг авсныг сая төр чи өөр бас ухаарах процесс бас хэрэгтэй байхгүй. Яг л бидний татварын мөнгөн дээр байж байгаа зэрэг. Тэгээ одоо эндээс бид хэрэг дараагийн хөгжилтөөр аваачихын тулд энэ мэрэгжлийн улсуудын баг клуб хамт олон бол хэрэгтэй. Тэгээ би бол эдийн засгийн нартай хэлдэг. Яг зах зээлийн 60% алуу хар зах зээл авах мэдээгүй. Одоо бас энэ төрлийн улсууд хэлнэ л дээ. Тэгээд бид нар бол хэрвээ энэ бодитоор нь мэдэхгүй болохгүй байна. Тэг өнөөдрийн ерөөсөө цаашаа гарах гарц бол энэ капитал одоо хамгийн том капитал бол төрийн нийт амралт өмчийн хөрөнгө байгаа. Манай үндсэн хуулийн 5-3 дээр байгаа таад уншаарай. Тэр бол нийтийн буюу хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө. Өмчийн эрхийг хуулиар хамгаална гэж. Тэгээд 6-гийн 1 дээр төрийн өмч гэдэг нэг газар хэвлэлийн бэлэг ороод ирдэг. Гэтэл өнөөдөр тэр гол өмчөө хуулиар хамгаалаагүй байгаа хөөхгүй. Гэхдээ тэр өмчөн дээр юугаар тоглодгоог бол иргэний хуулийн дээр байхгүй. Тэгээд өмчийн харилцааны иргэний хуулийн 99-ос 121 хувийн өмчийг зохицуулдаг шүү. Тэгээд төр орон нутгийн өмчийн хууль гээд 96 оны нэг хууль байдаг. Тэр хуулийн дээр бол саяын төрийн өмч ч орж иж. Төрийн өмчийг 2 хувиан төрийн нийтийн өмч, төрийн өөрийн өмч гэдэг. Тэгээ өөрийн өмчийн төрийн өмчийн хороо байгуулаа явуулдаг. Төрийн нийтийн өмчийн 4-2 дугаар залтай маш тодорхой байгаа. Энэ өмчийг эзэмших ашиглах хэрэг нь улсыг хурдад болгодог үүнтэй холбоотой харилцааг энэ хууль зохицуулахгүй гэж. Боддоо 96 оноос хойш хамгийн том өмчөө яг өмч талаас нь зохицуулсан хуулиуд байхгүй шүү манад. Усны хууль, ойн хууль, газрын хэвлэл унш эхний нэг гоё өгүүлбэр байдаг. Газар бол төрийн өмч, ус бол төрийн өмч, ой бол төрийн өмч. Гэхдээ өмч бол тэгээд над ихэн өмчлж эзэмших ашиглах процессд нь яаж оролцох юм. Тэр талаасаа байхгүй зөвхөн дандаа улсын их хурл засгийн газар орон нутгийн байгууллагууд захиргааны хэлбэр тэр нөө эзэмших ажилд яаж оролцох уу гэдэг процессыг яг өмчлөх талаас бол байхгүй. Тэгээ өнөөдөр бол Монголын хямралын гол цэг дээр авчиж байгаа зүйл бол бид нар энэ эдийн засаг 17 өсөд унахад микро эдийн засаг руу шингэж чадаагүй. Сая зах зээл рүү 13 14 он 5 тэрбум Америк доллар оруулсан шүү дээ. Энэ оруулаагүй бүр оруулсан. Дахиад өвөгийн нэрийг барьж байгаа мөнгө гуйж авчирч байгаа л жихэл хийсэн бас ерөөсөө шингээгүй микро эдийн засаг. Тэгээд сайхан бэлгийн засгийн газрын үед анх байгуулагч би танхимын ерөнхийлөгч болоод нэг л асуудал тавьсан. Одоо тэгвэл над сайлын хавилтгаар саваа бэлтгэгчээр ерөөсөн компаниудаа над энэ мөнгийг шингээдэг сая макро эдийн засгийн олдыг шингээдэг юм бол компани засаглаа сайжруулъя л гэж. Тэгээд компаниуд дахиж эргэжүүлээ гэдэг санхүүгийн тайланг шинэ гаргуулъя. Тэгээд яа татварын тайланг шинэ гаргуулъя. Гэт 2015 онд улсын хурл руу 4 удаа орж иж 2015 8 сарын 7 дээр эдийн засгийн хэлтүүд байлгүй батлагдсан шүү. Тэгээ өнөөдөр тэр би ерөөсөө энэ 90 он 97 2009 оноос яаж гарсан бэ гэвэл татварын зөөлөн бодлого дээр нь бол ерөөсөө компани хувь хүний өөрсдийн тэмцэл үрд. Энийг яг бүр товчоор бичсэн сайхан ном байгаа л одоо Батлаг гэж залуу орчуулсан байгаа. Look Mongolia компани захирал. Нөгөө капитализм биднийг амарна гэдэг ногоо ном байгаа шүү дээ. Яг энэ бол ер нь дэлхийн нэг сүүлийн 100 жилд болсон том хямралуудаас яаж нэг эдийн засаг энэ компани хувь хүний хөгжил дэмжлэгээр гарсан ер нь тийм ном л доо. Гэхдээ бол бид дахиад тэрэн дээр очино. Гэхдээ энэ дээр өнөөдөр яхахгүй төрийн өмч гэж энэ хувийн өмч дээр байгаа компани дээр өмчнүүд бол төрийн өмчийн хажууд бол маш жоохон статистик орууд. Тэр 70 сая малаа мөнгөнд дүржүүлээ харсан ч төрийн өмчийн хажууд юу ч биш. Тэгэхээр өнөөдөр энэ газрын хэвлэм байлаг
дагалдах баялаг, ус дагалдах баялаг, тэгээд археологийн зүйлс, тэгээд дээр нь өчигдөр дурсгал орж байгаа. Энэ өмчин дээр тоглох менежментийг одоо гаргахгүй болохгүй байна. Нэгэнтээ төрийн өмчин бол төр менежментээ ажил хийсэн ч хийж чадахгүй байлгаад. Одоо өхмөл нэг 100 хэдэн компани байдаг шүү дээ. Өнөөдөр манай эдийн засгийн хамгийн их хойшин чирж байгаа нь бол энэ төрийн өмчт үйлдвэрийн газруудын менежментийн хоцрогдол байна. Дандаа дараах зэрэг нар гээд улс төрийн нэг сонгуул 45 хоног гүйснөхрийг авч тавьчихдаг. Одоо ч бас дахиад тавиад эхэлсэн байна. Тэгээ эдгээр маань ерөөсө хамгийн том өмчтөр тоглодог аж ахуй нэгжүүд байхгүй. Гэтэл энд нь ямар ч менежмент байхгүй. Тэгэл одоо улс төрийн нэг эдэн нөхдүүдийг тавьчихдаг. Тэгээ хамгийн том жишээ бол би гайхчихсан уртлын гэрээг ягаад чинь 13 онд бол 1 сарын 1-ээс бараг 3 сарын хугацаанд чинь 5 толгойг нүүрсний уурхыг зогсоож исэн байхгүй. Яг л нөгөө урд нэс бүх усуудыг зайлуулах гэдэг. Энэ юмыг энэ процессын энэ үйлдвэрлэлийн процесстэй энэ бизнес эдийн засгт явж байгаа энэ процессыг бол мэдхгүй хүн буюу юу ч мэдхгүй улс төрчил хийж чадна. Яг эдийн засгийн жоохон гадралдаг энэ процессыг мэддэг хүн бол тийг зогсоох сайн шүү дээ. Тэгэл дараа нь бүр бодлол иймэрхүү замд орсон. Тэгэхээр бол одоо бидний энэ хөгжлийн дараагийн шат бол мэдээж төрийн өмчөж байх энэний менежментийг сайжруулах, энэний засаглалыг сайжруулах асуудал. Тэгээ өнгөрсөн жил бол бид нар бол тэр санхүү татврын ямар ч үсэн эрхчлээ олгосон гэж үзэж байгаа. Энийг сайн муугаар ажиглан тухайны асуудал. 8 онд хийсэн асуудлыг яагаад дахин тавьсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Бид 8 онд хийхдээ татврын зарим хөлөө нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хийхдээ бол дараа нь дахиад нөгөө татвараа төлдөг системийг хийж чадаагүй маа. Харин сая бол өнгөрсөн жил 7 сарын 9-нд одоо Эрдэнэт сангийн сайд байхдаа бол батлуулж исэн нэмэгцээр талбар бол 1 сарын 1-ээс нэг ингээл толоо молоо ингээл хэрэг урал хийгээд байгааз. Өнөөдөр бол гайхалтай нь бид нар татврынхаа бааз суурийг сая ерөөсөө 8 сарын дотор 20 гаруй хувь дахин ихсгэлээ шүү дээ. Энэ бол одоо манай санхүүгийн улсууд, энэ татврын улсууд бол гайхалтай мэдээ. 1700 байсан касс өнөөдөр 43,000 касс бичиж шүү дээ. Өнөөдөр хүссэн хүсээгүй тэр татврын орлого чинь биелнэ. Өнөөдөр 90 сарын 5% таас 6 сарын 30-ны орлого. Бид нэг орлого нэмэгдэл байсандээ биш нөгөө татвар авч чаддгүй байсан 60% байна шүү. Тэр 60-аас чинь дөнгөж нэг 10%-аас нь аваад эхлэхэд л манай татврын орлого биелсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Гэтэ энэ дэр зөв дүгнэлт хийж хандахгүй одоо манай зарим эрх мэддэнгүүд бол өөрөө нэг юм татврын орлого унгаагүй юм шиг юм яриа яваад байгаа. Тийм биш л дээ. Энд чинь өөр эрүүл систем ажилласан. Өнөөдөр бол иргэн татврын тэр хяналт шалгалтыг бол бид нар сая сүүлийн 25 жилд гайхалтай супермен татвар таксмен гарах гэж их оролцсон. Энэ байгуулгын ч их хүчтэй болох гэж оролцсон. Дандаа авилгалын үр болоод дууссан. Нэг нөхөр бол 17 тэрбумыг аваад гарч ирсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ төвлөрсөн мөнгнөөс хулгайлдаг систем бол монголчууд бол асар нухацтай өгөнд нь ортол байж байгаа. Тэгээ энийг алга болгодог юм бол тэр нөөтийн толон. Өнөөдөр толооны энэ ганцхан цаас бол манай нийгэмд гайхамшигтай өөрчлөлт авчирч байгаа шүү. Энийг сая нэг улс төрийн сонгуул болох гээд нэг жоохон божигнуулс энэ бол төр зүрийн юм байсан. Тэгэд энэ системийг бол 45 залуу хийсэн шүү. 2 жилийн хугацаанд. Энийг Солонгосоос авах гээд 50 сая доллар нэгчээсэн. 1 сая доллар зарцуулаад 45 залуу хийсэн. Одоо нөөтөс гээд програм. Тэгээ өнөөдөр энэ програм ажиллаад эхэлсэн уучлаарай санхүүгийн ертөнцид тэр даяараа өөрчлөлт гарч ирж байгаа. Тэгээ энэний хоёр дахь шат нь бол миний өөрийн тавьж исэн концепц бол ерөөсөө энэ аж ахуй нэгжийг жижиг орлогоноос нь шалтгаал яг энэ Европт ч юм олон янзын татврын хэлбэршүүлсэн үйлчилгээнд байдаг юм гэдэг гарч тэр ажилт байсан. Нөгөө талаас өнөөдрийн манай компаниудыг хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол чи нэг 5 хүнтэй компаниг ногоо тарьж ин гэж бодъё л доо. Гэтэл нөгөө ногоогоо тарих нь голоо жилийн дараа нөгөө санхүүгийн тайлан бүртэн гарах үг. Нөгөө нь захирлж авчид нэгтлэн болгоод санхүүж болгоод тэгээ бүр холио матан болгож байгаа. Тэгэхээр санхүү бол өөрөө мэрэгжил шинжилгээ ухаан нэгтлэн бодох бүртгэл чинь өөрөө мэрэгжил шинжилгээ ухаан. Тэгвэл энэ улсуудын зах зээлийн нөгөө чинь тэр ногоо тарьж байгаа ногоогоо сайхан тариг. Тэр төмсөө сайхан ургуулна гол. Энэний санхүүгийн ажлыг хэлбэршүүлсэн байдлаар энэ санхүүгийн компаниуд өгөөч. Бидний судалгаа хийхэд Монголд бол нэг 400 санхүүгийн компани, бичил компани байхад болно. Тэгээд энэ 400 компани дээр нэг 200-аас 300 байнгын үйлчлүүлэгчтэй. Тэгээ хувь хүний орлогын татврын үеэр бол мэдээж энэ сая татвар төлж байгаа хүмүүс чинь бүгд хамрагдсан шүү дээ.
тэр үеэрээ нэг 4 сар их ачаалттай ажилладаг. Тэгээ ийм компаниудын загвар бас гаргаж үзсэн л дээ. Одоо энэ Golden Taxi компани Цолмон гэдэг эмэгтэй байгаа. Тэд нар бол загвар гаргаад 20 түнтэй ажиллана. 400 сая төгрөгөөр нэг ийм компани босгоод авчих юм бол одоо нөгөө нэг хэлбэршүүлс уг нь одоо энэ аж ахуйн нэгж орлогын гадна хуулийн шинэ төсөл уг нь байсан. Одоо энэ хөтө баг ингээ хайчихгүй би бас айгаад байна. Чи 0-оос 50 сая төгрөгтэй аж ахуйн нэг жилдээ нэг удаа тайлан гаргах. Нэг тодорхой 200 сая төгрөг өгөл болоо. А 50 саяас 1.5 тэрбумтай жилдээ 2 удаа тайлан гаргаж өгнө. А тэгээд өгсөн доторх нь 90% буцааж өгөх байсан. Одоо нөгөө нам нь бол 1 куб шууд авъя гэдэг. А 1.5 тэрбумаас дээшээ бол 4-5 салбарыг үлдээгээ бусд нь бол хязгааргүй 10% дээр үлдэнэ. А бусад одоо онцгойтой салбарууд нэг 10 тэрбум хүргээд 10% дотор 10 тэрбумаас дээш бол 20% 25% өгдөг. Тийм уг нь төслөг нь боогдсон байгаа юм л та. Танай сургуулийг үүсгэн байгуулагч амар жаргал гэж шүүн энийг ахлаа явьжсэн. Гэтэ энэ концепц одоо яг явж чадах нь үгүй гэдэг асуулт. А тэгээс энэ хэлбэрчүүлсэн татвар тайлаа өгдөг жилдээ 1-2 удаа гэдэг. Энэ юм бол ерөөсө санхүүгийн компаниуд гарч ирнэ. Би нөгөө энэ мэрэгжил зах зээл гэдэг байгаа нь одоо санхүүч нарт энэ зах зээлээ аваач. Нэгтлэн бод хүртэл энэ чинь зах зээл واخгүй. Энийг аваач. А тэгээд одоо яах юм бэ тэр ногоо тарьж байгаа ногоо тэр талхай хийж байгаа талхай. Малаа малж байгаа заавалч одоо энэ баланс гаргуулах гал. Өнөөдрийг нэрэндээ бол манайх энэ талаас айгүй хүнд оюу толгойн гаргаж байгаа санхүүгийн тайлан, татварын тайлан бол энэ жижиг хажуудлын дэлгүүрийн тайлбар яг адилхан. Хэрвээ барьцаасаар явах юм бол тэгээ энергитэй гарч байгаа. Гэвч бол бид нарыг энийг салгахгүйгээр мэрэгжлийн байгууллагууд нь өгөхгүйгээр энийг явахгүй. А тэгээ яг энийг мэрэгжлийнхэнд нөгөө ихтер хуучин энэ буруу системээр бас энэ чинь мэдээж бас нэг тийм янз бүрийн клуб байгууллагууд байгаа л да. Тэгтэл нөгөө хэд нь авчаад ингээд ааглаа суудсан. Одоо сайн нэг хууль татварын хуулийн зөвлөгөө өгдөг гэдэг энэ чинь бас айгүй хөөрхөн асуудал байгаа байхгүй. Гэтэл энийг аваачаад хуучин татварын удирдлага бас нөхдөө бүгд зөвлөгч нар нь болоод хуучин дарга байсан улсууд энэ гол эрхүүдийг бүгдийг авцсан. Тэгээд байгаа тэр бас нэг ертөнц ажиллаад байгаа шүү дээ. Тэр ертөнцийнхээ хуучин монопол байсан ирэхээр тэр зах зээлийг эзэн болсон. Нэгсэндээ өөрсдийн урд нь байсан давуу ирэхээр тэр зах зээлийг дахиад хөгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр бол би санхүүч нар юунсан маш том ирээдүй бол байгаа гэж бодож байна. Мэдээж технологи ашиглах хэрэгтэй. Энэ технологийн ашиглалт бол сая зөвхөн одоо нөөтрийн толгойн хэвлэж эхлэх компани тавихад тэр 17 компани байсан. Тэд нар 3000 компанид үйлчилгээ өгдөг байсан. Ер нь дунджаар. Гэтэл сая нөөтрийн системтэй холбоотойгоор тэдний хэрэглэгч нар одоо 43000 тэр яар болж байгаа. Тэгээ нөгөө нэг ажлаа дийлэхгүй зарим 3-4 сараар үйлчлэгээ тэр нөгөө програмыг тавьж өгч байгаа шүү дээ. Юунд тэр санхүүгийн үйлчлэгээний програм яхахгүй хэрэгтэй. Тэгээ сая энэ бүх юм яваад мэдээж хүндрэл технологи ойлгохгүй энэ өөрчлөлтийг мэдэхгүй хүмүүс нь голоор нас жүжиг их тоглоно. Тэгээ тэрийг дахин жоохон удаашруулсаар энэ ихтэй гайг болно. А яг энэ нөөтөс дээр бол жишээ нь та хэд маань энэ санхүүгийнхаа одоо их сургууль болсон тийм. Их сургуульдаа сураад байгаа юмыг шууд сая нөөтийн айл болгон орой болгон толгоноо шивэл тэрэн дээр нь гэр бүлийнх нь бүх санхүүгийн мэдээлэл гараад тийм. Одоо бол айл болгон санхүүж болчиход байгаа шүү дээ. Иргэн болгон тэгээ өөрийнхөө орлого зарлагыг хараа зарим нь бол нүдэ хянаад байгаа юм чи ээлжлгүй миний энэ entertainment юм зарцуулсан мөнгө арай л их болчихжээ гэдэг тийм. Цааш нөгөө нэг хүн болгон санхүүч. Би бол энэ санхүү энэ Адам Смитсэн бас тэрийг л өөрөө олж энэ хүн төрлөخت нээж өгсөн шүү дээ. Би бол түүнтэй адилхан энэ санхүүгийн мэргэжлийн тоо бодох зураг хөгжим сонсох хэдрэг бол хүнд байдаг байглаас өгөгдсөн даа гэж үзэж байна. Мэдээж санхүүгийн юм бол нийгмээс өгөгдөж байгаа юм. Гэхдээ энийг хүн мэдчих хэвээр. Тэгээ бид нар хуучин нэг зөвхөн тэр мэргэжлийн зөвхөн тэр юм аяна гэж нэг жоохон хязгаарлаад ердийн иргэдийнхаа мэдх эрх хэрэгчлэг бол их боомлсон талууд бол байгаа юм байна. Тэгээ өнөөдрийн энэ нөгөө хэлэхэд тэр нөөтийн толон иргэн энэ иргэний тусалцаатаагаар гайхалтай философи нь бол компаниг татвар төлөөлөлтөөр болгож байгаа шүү. Өндөр 130 сая толон хэвлэгдсэн байна. Энэ бол гайхалтай. Одоо мөдгөн 2% буюу тухайн дотроо 20% урамшуулыг он гараад аваад эхэлнэ. Хэрвээ сая төсвийн тодтоглоор хийгээд өгсөн бол нэг 10 тэрбум төгрөг иргэд өгсөн бол энэ суулаа Монголооч хэрэггүй. Суулаа бол зөвхөн идэвхжүүлэх бас энэ технологид оруулах юм байгаа шүү дээ. Тэгээ одоо үн дараагийн технологи нь бас хүлээгдэж байгаа л одоо энэ цаас хэвлэхийг бол болиулаад баримт гаргаж ирсэн нь шууд иргэний үнэлэх байгаа шүү дээ. Тэрийг уншуулаад шууд хэвлэдэг. Тэр нь бэлэн байгаа. Тэгэхгүй бид нар ингээд толон хэвлээд жилдээ нэг 126 мянган мод огтсонтай адилхан
цаас хэрэглэх юм байл л дээ. Яг хөө тэр нь бол мэдээж ихэндээ бол хүмүүсээс суралцах Монгол хүн чинь нэг барьж үзэж тэмтэрч яагаад нэг юм ойлгодог. Тэр юм руу н оруулах гэдэг нэг жоохон явсан. Одоо гэтэл энэ технологи би битгий хойшлоосоо гэж бодож байна. Тэгээ одоо эндээс дараагийн нэг асуудал гарч иж байгаа. Тэгвэл Монгол тэр компаниуд хөрөнгө оруулалтыг шингээдэг юм бол гадаад дотоод компани засаглалч юу байна гэдэг асуудал гарч ирсэн. Өнөөдөр тэр бум доллараар оруулж байгаа бас офшор зоомонд байгаа шүү дээ. Тэр мэдж ирнэ. Тэгэхээс өөр арга байхгүй. Монголд бол тэр хөрөнгө хамгаална. Тэгээд тэндээс мөнгө оруулж байгаа хүн бол миний мөнгийг хөрөнгийг авч эргэлдүүлэх компани ч өөрөө 2000 хүнтэй байх хэрэгтэй. За уулуурхан чиглэлээр л. Тэгээ энэ компани ч өөрөө бас нэг тэрбум долларын орлоготой байх хэрэгтэй. Тийм хүнд би энэ мөнгөө эргэлдүүлнэ гэхээс биш. Нэг юу ч мэдэхгүй юу ч байхгүй нэг хүнд хамаг юм өгчөд тэгээд энэ жилүүд газар би хаанаас юу авах вэ? Тэгвэл нөгөө нэг компани засаглалыг хайх тэр манай компаниуд хөрөнгө оруулагчдыг үргээсэн юм бол энэ шүү. Хуурамч тайлангуудаа үзүүлдэг байхгүй. За томоор ярих авыг нэг сая долларын хөрөнгө оруулагч. За ингээд манай компани татвар төгдөг тайл юм байна. Танаас айгуу жоох юм шүү. Гэхдээ энэ манай туузын гишүүдэд өгдөг тайл юм байна. Гэхдээ энэ манай компани захирлын тайл. Тэгээ нөгөө гадны хөрөнгө шууд энэ бол хулгайч нарын цуглуулга байна гэл тэгэл зөвхөн тавьчих байгаа. Тэгтээ чи нөгөө нэг компани засаглал гэдэг нь тэр хөрөнгийг эргүүлэх чинь бол засаглалын бүх хэлбэр нэр тод байх хэрэгтэй. Тууцд нөгөө хөрөнгө оруулагчийн тодорхой, эргэлдүүлж байгаа компани хөрөнгөний тодорхой, яаж болсон түүхэн тодорхой байж хүн үгүй. Өнөөдөр альч банкн дээр очиход зээлийн түүх гэдэг одоо энэ бол баг хэвшил болчихлоо шүү дээ. Иргэнд бол зээлийн түүх нь муунд, хоосон үнд бол банк юм. Яг энэтэй адилхан. Одоо энийг нийгмээр ойлгоод тэгээ энэ жил бол манайх энэ компани засаглалыг сайжруулах гэдээ явж байгаа. Тэгээ энэ засаглал сайжруулалт хувийн компани бол тэгтээ тэргөө энэ хямрал болгоно мөнгөө төлдөг учраас төлбөрийн хувийн компаниуд өөрсдөө төлдөг шүү дээ. Хөөрхөө уйлал тэгэл хөөрхөө байгаа мөнгө өгөндөө. Яг тэгвэл сая төгрөгөл доллар 1300-аас одоо 2000 өнөөдөр чинь баг 300 болчихно. Тэгтээ чи одоо энэ 1000 төгрөгийн зөрөөг компани төлнө шүү дээ. Энэ улс төрчнөр төлөхгүй байна энэ дэр. Тэр төв банкны бодлого гаргаад юм уу алдаад оноод төгсөн нэг ч улс төрчий билээ. За таны 1000 төгрөгийн зөрөөнд маа энийг гарна. Тэгэл өнгөний 95000 аж ахуйн эшлүүлж байгаа. Тэгээ энэ иргэд маань бүгд кармаас нөө үүдүүлээ энэ чинь инфляцийн дотор үлээ. Тэ? Ханшны дотор гэл харманаас нь суулаад авчих. Тэгээд эдгээр маань бол яг энэ тохируулаад компанийнхаа засаглалын менежментээ сайжруулах хийгээд эхэлж байгаа. Сайжруулдаг нөгөө нэг төрийн өмчт улсын үйлдвэрийн газрууд л байж байгаа. Ямар ч тохиолдолд өгөхгүй юм чинь. Ямар ч тохиолдолд шатдаггүй юм чинь. Тэгээд тэр маань ингээд байж байгаа. Энэ буцаагаад тэгдэш авч байгаа. Тиймээс өмнө хамтдаа гарна да. Тэгээд миний дараагийн маань нэг жоохон ойртож байгаа учраас би нэг 3 минут дараа дуусч болох уу? Дүгнээд нэгтгээд. Тэрээс энэ хөгжил бол биднэрт байгаа шүү. Би яг эдийн засгталд голлоод ирж байна. Уг нь хууль талаасаа ирвэл бас сонирхолтой юмуд байсан байж магадгүй. Гэхдээ бидний эдийн засгт байгаа гол тоглогч нар та нар. Одоо би багш асуусан танаа 1000 дахь магистрийнхаа дипломыг өнгөрсөн жил өгсөн гэсэн тийм. Тэгээ 1000 энэ эдийн засгч нар. Тэгээ манайх нэг хэсэг эдийн засгч нар ихтэй жоо хаад үтсэн юм. 90-ад оноос өмнө бол мэдээж тэр өөр систем байсан. Улс төрийн өөр юм. Тэр үед бол манад макро эдийн засгч нарын 90 үе байсан гэж би ойлгодог юм шүү. Бямсрангой, жисрангой эднэр ч юм бол тэр макро эдийн засаг буюу тухайн үедээ бол тэр томоор нь хардаг тэр юмд бол сайн хүмүүс тухайн системд бий болстой тийм. Систем л тийм байсан юм чинь. Тэгээ 90 онд бол энэ шиг хэрэггүй юм байхгүйгээд бид нар 90 оноос хойш бүгд микро эдийн засгч нар болсон байхгүй. Улсаараа болсон шүү дээ. Тэгээд нэг сая 20 жил гүйж байгаад хэрэгэд харсан чинь үгүй энэ микро эдийн засаг гаднаас бас макро эдийн засгч хэрэгтэй байдаг юм байна. Нөгөө мөнгөний бодлого гаргадаг хүн хэрэгтэй байдаг юм байна. Макро эдийн засгийн хэдэн параметрыг бас уншаад найсан цааш нь хөдөлгөөд тий ажилгүйд л ингээд эсвэл нэг ямар хүнийг доошоо бол ажилгүйд тэд нэм тэгээ буцаагаад макро эдийн засгийн хэрэгтэй нэг эргээ харж макро эдийн засгийн зэрэг болцсон байна. Макро эдийн засгчгүй байгаагийн том жишээ бол саяын тэр зах зээлийн 60% хар зах зээл байсан шүү. Тийм учраас би нэг үг хэлдэг макро эдийн засгч нарт уучлаарай та нар шал хэрэггүй тоон дээр хамаг цаг авсан. Одоо албан ёсны болгоо. Өнөөдөр манай эдийн засгч нар дээр нэг үг хэлэхэд бас мэдлэг хэрэгтэй байна. Математик мэдэхгүйгээр өнөөдөр орчин үеийн эдийн засгч байхгүй шүү дээ. Бид нар бол яг нарийн дээр иргэдээ болж жоох хуураад байгаа шүү дээ. Нэг 50-60 жилийн өмнөх нэг нөө дэшээ доошоо явсан хоёр Адам Смит эрэлт нийлүүлэлтийн нэг график үзүүлж байгаа л. Яг нарийн дээр бол томьёог нь бичих юм байл шүү дээ.
Одоо яг тийм эдийн засгчнэр бол танай сургуулийн Батцөх доктор байж магадгүй математик төгссөн байгаа. Тэгээд бас байгаа баха одоо инфотогшн оптимизаци. Тэгээд энэ гадна объект бол дандаа математик ялангуяа нэг макро эдийн засгчнэр бол тэгэл математикчтэй байдаг юм. Математикийн шинжилгээ ухааны энэ том зэмсгийг мэдэхгүйгээр тэр юм ярих бас явдалтай юм байлаа. Тэгээд дээр нь бол одоогийн эдийн засгчнараас би бүгд бас макро эдийн засаг болох албагүй л дээ. Мэдээж хамгийн гол нь хуулийн асуудал. Өнөөдөр эдийн засгийг зохицуулж байгаа юм бол яг эдийн засгч нарт хэрэгтэй хэдэн хуулиудыг бол та маш сайн мэдэрээ. Тэр өмчийн харилцааны хуулиуд байна. Мэдээж санхүү нэгтгэл мод бүртгэлийн хуулиудыг мэдж байгаа. Тэр нь улсын төсвийн хуулиуд, энэ төсвийн хөрөнгө оруулалтын хуулиуд. Тэр энэ хууль гэдэг дүрм болвол ерөөсөө бас амьдрал шийдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар нэг хэсгийг эдийн засгийн хуулиас салгаад хийцэн. Тэгээ буцаагаад энэ чинь амьдрал дээр бол хоёулаа нэг л юм байгаа байхгүй, нэг л чиглэл эргэлдээд. Аль алийг хослуулах юм гарч ирж байгаа. Тэгээ энийг мэддэг. Одоо сүүлийн хүүхдүүд маань гарч ирж байна л да. Тэгээ мэдчихэж байгаа. Тэгээд энийг цаашаа явуулах асуудал байгаа. Тэгээ Монголын хөгжил бол мэдээж өөгийн маань үлдээсэн шороо байгаа. Дээр нь мэдээж мал аж ахуй гээд 12,000 жил болсон ахгүй шүү. Дээр нь газар тариалан, аял жуулчлал бүгд байж байна. Тэгээ одоо өнөөдөр бол бидний ирээдүй бол би бол сайн л байгаа гэж боддог. Гэтэ мэрэгжлийн улсууд одоо энэ дэрэг мэрэгжлийн үгээ хэлж явах хэрэгтэй. Айж болохгүй. Өнөөдөр энэ улс төрчдийг буюу бидний хөгжлөөс асар их буруу шийдвэр гаргадаг улсуудад манай мэрэгжлийн их сургуулиуд ерөөсөө юм хэлдэг юм аа. Мэрэгжлийн клубүүд юм хэлдэг юм аа. Өнөөдөр жишээ нь 13 он тэр 1.5 тэрбумыг авжигт намайг Америкт явжигт нэг Америк хөвшин хэлжсэн бизнес. Одоо танах руу нэг ч хөрөнгө орохгүй. Гоо яаж манай засагч одоо энийг л авчвал хөрөнгө уучлаарай. Наа чинь 5 жилийн дараа төлөх нэг тэр 500 сая доллар чихийн төлөх юм. Одоо би хөрөнгө оруулалт 5 жилийн дараа энэ яг тэр төлбөрт миний бүх мөнгө явна шүү дээ. Танах бол надад 15 жилээр наа чинь байхгүй л гэжсэн. Тэгэхэд энийг бас манай эдийн засгийн мэдчил байгаа шүү дээ. Хэлэх ёстой юм байна. Ялангуяа улс төрчдийг энэ одоо бичиг мэдэхгүй зарим нь бол оркестроор бол дохиод байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ноото мэдэхгүй улсууд бас тэм дотор их байгаа шүү. Үзүүлбэрийг бол гоё үзүүлж байгаа. Гайхалтай үзүүлнэ. Одоо чулуунгаа уран хас тоглож байгаас илүү гоё үзүүлнэ. Тэгэхдээ ноот нь урд нь байхгүй байгаа байхгүй. Тэгээ үйлдэлийн гаднах хэлбэрийг бид нар ер нь их улсаараа хөөж л айлч юм дээр. Тэгээ жоохон гүнлүү н ороо тэгээ мэрэгжлийн улсууд клубуд сайн байгаад та одоо макро эдийн засгийн ч юм уу санхүү клубудаа байгуул. Тэгээ сургууль дээр тэгээ ялангуяа их сургууль одоо санхүүгийн их сургуулийн эдийн засгийн сургууль нийлж яагаад энэ алдаал гарах юм бол эндээс нь том асуудлуудыг тавьж. Нэг наринд оюутлын гэрээ зурх гэдээсэн би гудамжнаас тэмцэж байсан. Зарим нэг дээр нь бол оролцож байсан. Тэгэхэд бол яг дотор нь ороод үзэхэд бол уучлаарай эдийн засаг санхүүгийн яг мэрэгжлийн хүмүүс их зөв хүмүүс. Мэрэгжлийн уучлаарай зөв хүмүүс. Өнөөдөр манай уул уурхайн дампуураад байгаа нэг гол асуудал бол геологч хүнээр уул уурхайн бизнесийг хийх гэж оролцсон байгаа байхгүй. Хайгуулын лицензийн хувь заяаны ирэхээр 97 онд тэд нар маань авцсан. Хамгийн ойрхон байсан. Тэгээ буцаагаад геологч хүн ашиглалтын лиценз авдаг. Ашиглалтын лиценз авах төр уулын инженер болдог. Тэгээд хөрөнгө оруулагч болдог. Хөрөнгө оруулагч хүлээж авдаг. Тэгээд санхүүж эдийн засгийн нөгөө бусад том салбаруудын бүх юмыг бид нар геологчдод тавьсан байхгүй. Энэ бол бас нэг эмгэнэлтэй юм. Яг тийм тухайн салбарын зах зээлд оролцож байгаа орон зайг нэг тодорхойл гаргах хэрэгтэй юм билээ л тийм. Энд оролцлоо та юм аялрууллаа мөнгөний өглөө авлаа. Дараагийнх нь уулын инженер тэгээд гэтэл энийн дээр тоглох чинь хөрөнгө оруулалтын эдийн засгч гэхэд бизнес бодолтой. Оюу толгойн гэрээ 3 хэдийн их найдаар хийж Америк доллар шүү. Тэгэхэд манайх яг олон улсын нэгтэл нэг ширхэгч байгаагүй шүү дээ тэр үед. Бид нар бол зарим нь бол аз эзээр л явж байгаа болохоос заримдаа бол үнэхээр мэрэгжлийн улсуудын дуу хоолой дутагддаг. Би тэр үед их сургуульдээс асуудал тавьж ирсэн. Та яг энэ санхүүгийнхэн дээр нэгэн бодох талаас нь та судалгаа хийгээд өгөөч. Үгүй яхахгүй алдаа бол байгаа. Гэхдээ танд хэлээд яах вэ? Лагчуударгаа. Захирлаа гэдэг. Яаж юм гэж миний карьер дуусчихсан шүү дээ. Одоо байгаа засгийн газрын бодлого барьж байгаа улсуудын яг эсрэг юм гарна. Гол үзүүлэлтээр. Тэрийг би хэлчих юм бол миний карьер ингээд тэр өдрөө дуусаа. Би тэгээд нэр хоч аваад тэгээд ингээд манад тэгтээ нөө мэрэгжлийн улсууд маань юмн дээр тууштай зарчимтай байж чадахгүй байгаа учраас л ингээд цаагаар нь мэрэгжлийн бус улсуудын тоглолтын нийгмийг чирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм л асуудал байна. Тэгэхээр мэрэгжилтэй цөмөр гаргуун болъё. Мэрэгжилтэй холбоотой зах зээлээ сайн судлаа. Тэгээд дэлхийн зах зээл биднийг хүлээгээд байна л та.
Өнөөдөр нөгөө явахад одоо бас техник эрхлэгч аваад явдаг. Тэгээд ингээл очиход бол яг л дэлхийн хэмжээнд тоглох тэр асуудал дээр ярилцах улсуудыг бас хүлээж идэв юм билээ. Гэтэ бид нар тийм л энэ одоо тэгээд өвгдээс мөн гайхалтай газар нутаг үлдээсэн, гайхалтай төрийн нийт амралтай өмч үлдээсэн. Гайхалтай гол нь хасах 40 градусаас нэмэх 40 градуст ямар ч зовлонгүй амьдардаг гэрт одоо энэ хотын утаан дотор тэгээд маш өлөн жилмэнж байгаа зарим. Тэгсэн мөртлөө амьдралын асар их хүсэл тэмүүлэлтэй Харвардд хүүхдээ сургая гэж сууж байгаа гайхалтай арт хүн байдаг байхгүй. Хүний хөдөлмөрийн капитал нь манайд гайхалтай шүү дээ. Тэгээ бид нар энэ хөдөлмөрийн капиталын үн цэнийг мэдэхгүйгээс олж үнэхээр их алдсан. Өнөөдөр 600 мянган Улаанбаатар руу жихэл ороод ирсэн энэ хөдөлмөрийн зах зээлийн асар том орон зайсан. Энийг манай компаниуд маань ч хөрхөө эцэд маань ч бас хөрхөө ажлын ялах юм чинь учраа олохгүй. Ад үзээд байгаа болохоос энэ хөдөлмөрийн зах зээл. Тэгэхэд оюут толгой дээр зүгээр нэг малчин эмэгтэйг бол тэнд 6 сар сургаал одоо тэр сая 2 сая долларын үнэтэй том машин одоо газрын дор бариулжлаа шүү дээ. Ягаад гэвэл тэр барууны компани гол гайхалтай юм бол хүндээ технологид хөрөнгө оруулдаг болсон. А бид нар жоохон олцсон юм өөрхөө юм байхгүй юм чи нөгөө жоохон өмчтэй болоод цуглуулаад тэгэл ингээл авгаадаач нэг юм авчмаар өөрөөс нь жип аваад унчмаар тэгэл нэг муу 10 хүнтэй компани захирал жип аваад унчих тэр нөгөө 200 сая төгрөгийг тэр компани 3 жил ажиллаа төлдөг байхгүй. Одоо таамс ярьдаг санхүүгийн шинжилгээ гэдэг юм байна шүү дээ. Хэрвээ тэрийг мэддэг хүн бол уучлаарай та одоо худалдаж авч 200 саяын машина танай компани яг энэ орлого зарлагаар бол 3 жил на компани чинь таны энэ машины төлөө ажиллах юм байна шүү дээ. Тэгээд маань эдэлмээр ингээл авчдаг. Өнөөдөр Улаанбаатарын бүх жипнүүд яг нарийн дол цаана дандаа компанийн ажилчдыг 3 жилийн хөдөлмөрийг сорцсон юм даа шүү дээ. Тэгээ улсаараа ядурж байгаа нь бид нар юм үзээг байсан юм байна. Тэгээ энэ бас энд гар явчихна доо. Тэгэхээр бол мэрэгжлийн улсууд мэрэгжлийн тууштай байгаараа үнэнч байгаараа тэгээ зарчимч хайхан бол энэ асуудлаас гарна. А тэгээ хөгжил гэдэг бол ерөөсөө ийм улсуудын олон төгөл гэж ойлгоод байгаа. Тэгээ хувь хүний хөгжил. Тэгээ саяын тэр хасаг төчөөс нэмэх төчд амьдарч байгаа ард түмэн бол энэ ард түмэн бол гайхалтай. Тэгээ би аливаа лекцийг бол жоохон ардынхаа зан заншил руу оруулах гэдэг юм. Таад маань уучлаарай. Жишээ нь би бизнесийн харилцаанд win-win гэж зарчим байгаа шүү дээ. Тэрийг бол уртын нууны өвгөн шувуу гэдэг уртын нууны 25 дахь бадгийг бол би байн хэлдэг. Тэнгүүр бас хэлье гэж бодож байна. Омогшин бардамхаг хөлтсөн дэвчиж ойр холихноор нийцсэн зэрэгцүүл нуур амар нугас амгалан нутаг дэлгэрээс дэлгэр болдог юм шүү дээ. Зүгүр тоолон шууд минь. 36 бадаг дууны 25 дахь бадаг дээр орчин үеийн бизнесийн үндсэн зарчим тэр үед байна. Бэлчээр том болохын тулд хоёр хөршил сайхан эвтэй нэртэй байж бэлчээр нь том болдог. Хэрэлдээд байгаа хоёр айлын бэлчээр улам жижигхэн болоод тэр том талд байгаа мөртөл хоёулаа ингээ атхыг усууд сууж идэг шүү дээ. Тэнүүн байх хэрэгтэй. А нөгөө талаасаа бол саяын ард түмнийхээ хүчийг авахын тулд манай эртний сайхан ингээ дуу байгаа. Наадмаар явдаг. Таад бүгд мэддэг баг та. Дагаад дуулдаг. Бөхөрлж байгаа улсад хойно панограм яваад идэг шүү дээ. Тэр чинь эртний сайхан голцоо яваад идэг байхгүй. Хэрхэм төрөө. Тэгээ эртний сайхан дээр бол эртний сайхан ерөөлөөр энэ Монгол улсад нь эзэн Чингис хааны үр язгууруулсан. Тэнгэр мэт заяатай, тэнүүн сайхан сэтгэлтэй, дэгш таван оюунтай тэнгэр сайхан ард түмэн гэж. Тэр 13 дугаар зуун баг биднээс 2000 жил гайхалтай үедээ бол ард түмнөө ингэж хүчийг авахын тулд тэр ард түмнөө бол тэгж магтчихсан. Яг тийм учраас бол манай өнөөдрийн ирээдүй бол хөдөөний буусан дээр байгаа хүүхдүүд, улаан хацартай хүүхдүүд. Нөгөө энэ гэр хороолт байгаа. Тэ? Өнөөдөр хоногийн холгуулсан Харвард сурна гэж тэмүүлж тэр тэмүүллээ. А яг энэ тэмүүллийг бол жишээ нь одоо гайхалтай одоо 100 жилийн өгийн хийгээд байгаа өдөртөгч нар бол нэг дэлхийн 2 дугаар дайны дараа Монголын маш олон хүүхдүүдийг юу явуулсан шүү дээ. Одоо зөвлөлт бот улс руу 7 дугаарын төгсөн хүүхдүүд явсан. Тэр үеийн 7 дугаар ангийн боловсрол хийж явах. Тэгэхэд Оросын холбооны улс зөвлөлт бот улсд очихгүй тэр гайхалтай багш нар байдаг. Хүнээр хүн хийж чаддаг. Тэр гайхалтай мэрэгчлэлтэнгүүдийг төгсгöd байсан. Манай 60 70 он бол тийм мэрэгчлэлтэнгүүдийн бүүн болж ирсэн байхгүй. Тэрэн дараа тухайх нэг юм авч ирсэн. Өнөөдөрсөн та нар үеэс ирсэн байгаа. Гэхдээ бол хямрал гэдэг бол та нарт том зах зээл нэгж байгаа шүү. Санхүүгийн зах зээл өөрсдөө юу бол юу хийж болно. Өнөөдөр 97 онд миний авсан зарим нэг найз нар бол баймаар авсан гэдэг юм үйлдвэр. Тэгээ одоо 20 жил манайч хийсэн найз юм шүү дээ. Нэг л том үйлдвэр авцсан 97 онд. Тэгсэн чи өөрөө 20 жилиг жиптэй манайч л яваад байгаа байхгүй.
хөрөнгө оруулалтч байхгүй, өрөөч тэр явж менежмент байхгүй. Нэг л том агуулга үлдсэн. Хажууд нь ор хоосон байсан өнөөдөр гайхалтай хэдэн 2-3 мянган хүнтэй болцсон том хөрөнгө эргүүл явж байгаа. Гэтэл энэ бол нөгөө нэг цаана байгаа номыг битгий орхиороо л гэсэн асуудал. Эрдэмээ сонсороо. Тэгээд Монголын хөгжил бол та нар дээр л байгаа шүү. За баярлалаа.